За зог цэгэм ирсэн урьдчилсан домен нэр өгчөөд байгаа. Тэгээ та бүхэн яг ямар домен нэр өгөх өөрсдөө мэднэ. Тэгээ энэ лого мого ерөөдөө урьдчилсан орлуулсан байдлаар миний бийсэн байгаа. Энэ зог цэгэм сайт маань гэдэг фронт пэйж буюу нүүр утас нь ингэж харагдаж байна. Ерөнхийдөө та бүхэн танилцуулах ерөнхийдөө зүйл бол ерөнхийдөө энэхүү сайтын хоолны жорны сайтын ерөнхийдөө дизайныг харуулах зорилготой байна. Тэгээ энд харагдаж байгаа хоолны жорн дотор болохоор бол өөрийн хүсснээрээ бол дотроо ангилж цэснүүд дидэгдэхгүйруудаа нэмэх боломжтой. Тэгээ 1-р зог, 2-р зог, 3 уух зүйл тэгээд десерт гэдэг. Үндсэндээ бол энэ дээр дахиад нэмээд маш олон зүйлийг оруулах боломжтой байгаа. Тэгээ галерейд нь болохоор тодорхой хэмжээний гоё аппетит хөдлөх ач холбогдолтой хоолны зургнууд багтах юм байгаа. Тэгээ танд туслая гэдэг болохоор нэг тоогооч болох хүсэлтэй буюу хоол дөнгөж хийж сурж байгаа хүмүүстээ зөвлөгөө өгөх болон байна. Зөвлөгөө нь болохоор эрүүл мэнд тэгээд таны амьдралд гэсэн юм хоёр эцэстэй байгаа. За тэгээд зоогийн газруудын ерөөдөө жагсаалт болон тэдгээрийн магадгүй дотор нь тэдний хоолны менюгийн үн ханшууд багтах боломжтой. За тэгээд дараа нь болохоор видео зоо гэж байгаа. Энэхүү сайт дотор бас нэг байрлах хэрэгтэй зүйл нь гэвэл нэгдээ онлайн хэлбэр, видео хэлбэрээр хоолыг хэрхэн бэлтгэх вэ гэдэг хичээл орно гэж бас надад хэлсэн. Тэрний үндсэн дээр видео зоо гэсэн тийм шинэ болон гаргаж ирсэн байгаа. Тэгээд энэ мэдээж энэ зэсэнд болохоор сайт руу нэвтрэх гэсэн юм болон байгаа. Тэгээд энд дарснаар сайт руугаа нэвтрнэ. Тэгээд бас хэрэглэгчид өөрсдөө нэвтрээд өөрийн гэсэн магадгүй бас өөрт нь бас нууц жор тиймэрхүү зүйл байх юм бол тэрийг бусдад хуваалцахыг хүсэх юм бол таны жор гэдэг болонд хандаж өөрсдийнхөө жорыг бусдаагаа хуваалцах боломжтой байгаамаа. За тэгээд мөн энэ фронт пэйж дээр ерөнхийдөө харагдах хоолны ерөнхийдөө жоруудыг администратор өөрөө өдөртөн зохион байгуулах боломжтой. Тэгээд ийм шийдлэр хийсэн байгаа. Тэгээд нэг иймэрхүү дизайнтай байна да. Сайт ерөнхийдөө нийт дүнгээр бол ингэж харагдах нэ. Тэгээд дэвсгэр өнгөнөр баг зэрэг зөөлөн. Тэгээд хүн болгонд ерөнхийдөө нийцэх үе зөнгө сонгосон байгаа. Энэ бол хэрэг шарон